Хууль гэдэг таны бодсон санснаар болдог юм биш. Олон жилийн дараа олдсон ч гэсэн бүгд чинь чамайг гараас чинь хөтлөж элгүй чинь дэвтээж явах. Чи одоо юугээ сэгсэгээ зогсоод байгаа юм бэ? Яваач. Яач та. Юуцтэй өг. Бид хоёр хүүхэдтэй болж ирсэн. Сайн байцгаана уу? Та бүхэндээ өнөөдрийн мэнд хүргье. Ээж кино маань их нэртэйгээр 10 жилийн өмнө Дорноговь аймгийн Зүүн Баянд бичигдэж байсан. 10 жилийн дараа Зүүн Баянда одоо кино болон мэдлээ. Энэ киногоо би эмэгтэй хүнээр найруулъя гэж одоо Эрдэнэ цэгчтэй найруулагчаар ажиллаач гэж санал тавьсан. Их хүнийг бол эмэгтэй л хүн гаргаж чадах болов гэж бодсон. Тэгээд Эрдэнэ цэгч маань Отгон зориг гэж одоо Монголын кино урлагтаас нэлээд шуугуулж аваа энэ сайхан уран бүтээлчийг урьж авчирч Отгон зориг маань арын сайхан уран бүтээлч одоо мундаг баг бүрдүүлж Монголын киноны сор болсон шилдэг хүмүүсээр л энэ киноны групп баг бүрдлээ. Ээж киноны ерөнхий найруулагчаар ажиллалаа. За найруулагчаар ажиллаж байгаа миний анхны уран бүтээл. За тэгэд манай зохиолч Мөнхтуяа маань энэ зохиол их гээд зохиол надад уншуулсан. За тэгээд миний хамгийн ерөнхий найруулагчийн хамгийн тулгамдсан асуудал бол энэ баг бүрдүүлэх том ажил байдаг юм байна. Ерөнхийдөө бол UB Film Media Group-ийн залуучууд баг хамт олноороо манай ээж групптэй хамтарч ажилласан. За манай Улаанбаатар фильмийн хамт олон Чононгоо фильмийн хамт олонтой хамтарч ээж хүний тухай өгүүлсэн сайхан Монгол кино хийж бүтээлээ. За анх энэ киног намайг жүжигчин Эрка ихч маань одоо манай киноны найруулагч Эрка ихч маань урьж авчирсан. Тэгээ анх ирээд би зохиолоо уншихад бол их сонирхолтой санагцсан. Юун сонирхолтой байсан бэ гэхээр урд өмнө гарч ирсэн ихэнх кинонууд бол голцоо зовсон зүлдэрсэн ч гэдэг юм уу. Тэгээд одоо яг өнөөдрийн цаг үедээ болж байгаа үйл явдалтай тийм кинонууд гардаг байсан бол энэ кино бол өнгөрсөн үед түүхэн хэмжээний тэгээд тэр их хүний дүрийн характерын хувьд бол Монгол эхийн ухааны тухай өгүүлэх их сайхан зохиол байсан. За тэгээд дээр нь бас жүжигчтэй сонгох асуудал гарч ирсэн. Тэгээд Мөнхтуяа маань энийг 10 жилийн өмнө биччихсэн. Тэгээд ерөнхийдөө Миндбаяр ихчийг ерөөсө бодож бас биччихсэн юм байна та. Тэгээд Миндэ ихч маань энэ киноны гол одоо том ачааг нуруундаа үүрч гарсан. Зохиолч Мөнхтуяагийн урилгаар найруулагч Эрдэнэ цэцэг хоёр дүрийн хуваарлалт хийхэд эхийн дүрд намайг сонгосонд нь би зохиолч найруулагч хоёртаа маш их баярлаж байсан ч бас маш их имэж байлаа. Зохиолыг уншаад үзэхэд үнэхээр их энэ киноны гол ноён нурууг үүрч байсан. Тийм учраас маш их хариуцлага, маш их сэтгэл санааны хувьд бодож санах, судлах, харах, үзэх юмны хувьд маш их шаардлага гарч байсан. Зохиолчийн бичснээр зохиолд байгаа их маань мянган Монгол эхчүүдийн нэгдмэл нэгсэн санааг энэ кинонд оруулаж бичсэн байна гэж бодоод би зөвшөөрсөн байгаа юм. Тэгээд киноны зураг анхнаасаа эхлээд авахад энэ дотор бас туршлагатай хэдэн кинонд тоглосон хүмүүсүүд байсан учраас зураг авалт бол саадгүй явж байсан. Кинонд хамтран ажиллаж санаа нэгтэйгээр өдөр шөнөгүй ажиллаж байсан нөхдүүдтэй баярлалаа гэж хэлмээр байна. Кино бол Монголын сайхан ээж нарын тухай, тэр ээж нарын хүүгийнхээ төлөө гэсэн сэтгэл, хүүгийнхээ төлөө яхаас ч буцахгүй байгаа тэр сүүн цагаан сэтгэлийг энэ кино бол илүүтэй их гаргаж өгсөн ийм зохиол байгаа юм. Одоо энэ киног одоо ерөнхий найруулагчаар ажиллахад надад нэгдүгээрт маш их айдас байсан, хоёрдугаар маш их хариуцлага байсан. Үүрэг хариуцлага маш их том одоо үүрэг хариуцлага миний одоо нуруундаар байсан. Мэдээж ингээд ямар ч уран бүтээл хийхэд бэрхшээлгүй гардаг уран бүтээл гэж хизээч байдгүй. Зохиол дээр
одоо хамт олонноо бүрдүүлчээ зохиолдороо эргээд би 2 дугаар найруулагчтайгаа тий зураглаж чадхан зөрөгтэйгээ ерөнхий зураачтайгаа суужгаад ахиж зохиолоо задлж ярьж бүр ингээ ABC-г болгож бид нар бас гарсан. За Чононгоо фильм продакшны хамгийн анхны уран бүтээл болох Ээж уран сайхны кинон дэр зураачийн талаас ажлыг удирдах ахалж ерөнхий зураачийн үүрэгтэй энэ кинон дээр оролцлоо. Тэгээд энэ кинонд маань ерөнхийдөө зураг авалтын явц бол 1 сар 12 хоног явагдсан. Зураачийн ажил бол ерөнхийдөө зураг авалт эхлэхээс сар гарны өмнө Зүүн Баян гэдэг газар очиж гадаах орчныг бэлдэх, доторх объектууд бэлдэх, тайз декорац бэлдэх, жижиг хэрэгэл юу гэдэг кинонд гардаг бүхэл юмыг бэлдэх ажлууд маань эхэлсэн байна. За тэгээд киноны зураг авалтыг бол бид хэд анханасаа төлөвлөж ер нь дэлхийн төвшөнд хийх хэрэгтэй юм байна. Энэ зохиол бол ямар нэгэн дэлхийн янз бүрийн фестивал уралдаанд оролцоход ямар ч санаа зовох, ичид зовох зүйл байхгүй учраас киногаа үйлдвэрлэх процессыг бол маш сайн техникээр хийх ёстой байна гэсэн шийдэлд хүрээд бид Red гэдэг камераар 4K гэдэг форматаар киногаа зургалж эхэлсэн юм аа. За киноны зураачийн талаас тэр тухайн үеийн атмосферыг, тухайн үеийн тэр аж амьдрал, хүмүүсийн идэл чиглэлдэг байсан, юу байсан, тэр тухайн үед ямар орчинд амьдарч ирсэн, тэр болгоныг бүрдүүлэх гэж зураачийн баг хичээж, зүтгэж ажиллаа. Бүх юм л тэр үеэрээ болохоор гудамжинд нь хэдэн лозон хийн, урайнууд хийн, том самбрууд хийн, хөшөө баримл дурсгалууд хийн. Киноны маань 50% тал хувь нь тайз декорацийн ажил хийгдсэн байгаа. За сайн байцгаана нөгөө энэ өдрийн минь төргий. Би энэ кинонд анх удаага зургийн дараа ажиллаа. Манай кино маань 1980-ад оны үед явагдaltaй кино байсан. Киноныхаа зураг авалтыг манайх Дорноговь аймгийн Зүүн Баян сунд очиж авсан. Зүүн Баян сунд маань болохоор зэрэг айлууд гэхэд талгууд нь тэр үеийнхаараа байшингууд нь тэр үед 80-ад оныхоор байсан болохоор зураг авалт авахд биднэрт их амар байлаа. Тэгээд Зүүн Баян сумын засаг даргын тамгын газар эмнэлэг, өртөө, цэргийн ангийнхан бас хүмүүсүүд биднэрт маш их тус болсон. За манай Color Music Studio Чононгоо продакшнтай хамтарч ажиллаж байгаа анхны кино Ээж хэмээх бүрэн хэмжээний уран сайхны кино дээр хамтарч ажиллалаа. Дөнгөж сайхан микс мастеринг дуусаад үзэгч та бүхнийхээ гар дээр очиход бол бэлэн болоод байна. Киноны маань дуу хэм бол ерөнхийдөө синхрон 100% синхрон авалттай. Манай бум оператороор манай Цэм Болт гэдэг кино урлагийн сургуулийн 2015 онд жүжигчин найруулагчийн мэргэжлэр төгссөн мундаг авьяаслаг залуу маань хамтарч ажилласан. За ер нь түүхэн кино тухайн ахуйд шилжих special effect гэх мэтлэн мэргэжлийн одоо нүүр урагчаас нарийн чадвар шаардсан ажилтай тийм кинонд ажиллах үнэхээр сонирхолтой байдаг. Одоо операторын нарийн дэвшингөө хөгжилд нийцүүлж ажиллахын тулд одоо мэргэжлийн нүүр урагчийн зүгээс бол мэдээж одоо материал болон техникийн чадвар шаарддаг л да. Тэгээд энэ бүхэнд нийцүүлж ажиллахыг хичээлээ. Жүжигчдийн хувьд урд нь ингэж хамтарч ажиллаж байсан хүмүүс учраас одоо яавал одоо илүү 2% тийм ээ тэрний мэддэг жүжигчтэй хамтарч ажилласан учраас надад ажиллахад маш төхөмтэй сайхан байсан. За ингээд Ээж кинонд 2 дугаар найруулагчаар ажилласан. Тэгээд 2 дугаар найруулагчаар ажиллаж байгаа хугацаанд бол залуу уран бүтээлч хүний хувьд хүндрэл бэрхшээлүүд бол зөндөө тулгарч ирсэн. Яагаад тэгэхээр киноны жанрын хувьд болохоор мелодрам кино. Тэгээд мелодрам кинонд мэдцэн тавилтаас эхлээд жүжигчний тоглолт гэдэг аюух ер нь бэрхшээлүүд тулгарч ирсэн л дээ. Одоо кино зураг авалтын хувьд бол надад ингээд ажиллахад айгүй төхөн байсан нь жүжигчийн амар уран чадвар сайтай мундаг жүжигчдээс учраас надад илүү их төхөм амар байсан л да. За тэгээ киноны хамт олонны хувьд болохоор дандаа ерөнхийдөө бол дандаа залуу уран бүтээлчнэр байсан. Тэгээд залуу уран бүтээлчнэр болохоор айгүй одоо юунд ч төрөлхгүй, ирч хүчтэй, уран бүтээл сэтгэлгээтэй айгүй мундаг залуучууд ажилласан. За энэ кинонд 2 дугаар зураглаачаар ажиллаад тэгээд одоо Зүүн Баянд айгүй хилс шороотой тийм газар ч одоо хүндрэлтэй л зураг үүрэг авахт болоос. Ерөнхийдөө нэг гэрэлт одоо энэ кинонд ч ерөөсө 100% дотор объект ихтэй. Дандаа голчлон дотор зурагтай. Дотор зургууд дээр гэрэл тавилт маш их хэрэгтэй. Тэгээд бас гэрэл тавилтан дээр бас ингээд манай одоо анхууш Чинзоо гэдэг
Манай хоёр залуу бас гэрэл тавилтан дээр бас их давгүй ажилласан гэж бодоод байгаа. Энэ сүүл ер нь гэрлүүдийг хараад байхад их гоё хурц контролыг тавьж гисэн жүжигчдийн хувьд ч бай, ер нь тэгээд энд хамтарч ажилласан хүмүүсийн ч бай, ер нь сэтгэл санаа их нэг цогцолж ажилласан гэж бодож байгаа. Альваны уран бүтээл төрөхдөө ялангуяа кино урлаг, кино бүтэхдээ бол төрөл төрлийн олон урлагуудын цогц нийлбэр болж кино бүтдэг. Энэ кинонд бол манай хөгжмийн найруулагчаар манай Берва маань хамтарч ажилласан байгаа. Ээж гэдэг киноны хөгжмийн зохиолчаар ажиллалаа. Манхаа ээж гэдэг киног Хотхон зориг гэж манай найз санал тавьсан. Киноныхын тэр нутаг зохиолын уншаад ямар агуу сэтгэлтэй, ямар өөжөө, ямар сайхан гэдэг. Тэр хүнийг л хөгжмөөр л өнгөрсөн миний үр байсан л та. Тэгээд киноны хөгжмийн зохиолоор ажилласандаа их баяртай байна. Тэгээд та бүхэн сайхан үзээрэй гэж уриалъя. Тэгээд киноны хөгжмийг одоо наанаа ярихад их хэцүү байдаг л да. Кино үзчихэж л мэдээж тийм ээ. Тэр зохиолтойгоо авчиж байгаа тэр дөрүүдийг яа тавталж байгаа юм тийм ээ. Тэрийг киногоо үзээ сайхан мэдэх байхаа. За сайн байцгаана уу. Ингээд та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Тогтох гээд залуугийн дүр дээр ажилласан байгаа цэргийн дэслэгч залуугийн дүр дээр. Тэгээд мэдээж манай кино бол Монгол яг их хүний, Монгол их хүн ямар байх хэвтэй. Монгол их хүний тэр үрээ гэсэн сэтгэл энийг бол маш тод томруунаар харуулж чадсан маш гайхалтай бүтээл болсон баг гэж би бол гудаа бодож байгаа. Тэгээ анх Эркагч маань Эрдэнэ цэцэгч маань над руу залгаад за миний хүү хүрээд ирээчээ гэдэг. Тэгээ студ дээр нь очиод уулзахад мэдээж манай кино группийнхан бүгд сууж исэн. Тэгээд надаа зохиол өгөхөд би бол мэдээж татгалцахын аргагүй би зохиолооч юу барыг уншиж амжаагүй байхдаа би кино группээ хараад би энэ кинонд бол мэдээж татгалцах надад барыг ирэх байхгүй гэж би өөртөө хэлж байсан. Тэгээд энэ кинонд орсноор бол миний хувьд бол маш их аз завшаантай гэж өөрийгөө бодож байгаа. Ингээд үнэхээр гайхалтай багтай бол кино групптэй бүрдүүлж ажилласанд нь бол нэгдүгээрт Мөнхтөвийн агчтай болон хоёрдугаарт Эрк агчтай маш их баярлалаа гэж хэлмээр байна. За энэ кинонд бол би Навчаагийн дүр дээр ажилласан байгаа. Тэгээ миний өмнө ажиллаж исэн одоо кинонуудаас дөрүүдээс минь бол нэлээд ялгаатай их өвөрмөц хайр дурлалтайгаа учирсан анхны хайрынхаа төлөө бол одоо юу ч хийхээс буцахгүй тийм одоо зоригтой. Гэхдээ нөгөө талаараа бол бас нэгэн тийм эмгэнэлтэй одоо хувь заяатай тийм одоо эмгтэй байгаа. Тэгээд одоо киноноос бол ээж киноноос маань бол яг Навчаа гэж юм бэ. Одоо ээж кинонд яг ямар үүрэгтэй эмгтэй байсан бэ гэдгийг бол одоо үзсэн үзэгчд маань бол дүгнэх болов гэж бол бодож байна. Тэгээд хамгийн гол онцлогтой зүйл нь гэвэл Монгол Улсын ардын жүжигч одоо Миндоо эрхчтэй хамт одоо нэг өрөөнд байрлаад дүр дээрээ ажиллаад зүгээр дүрээс гадна амьдралын бас сайхан зүйлүүдийг хоорондоо ярилцаад зөндөө зөвлөгөө тэр хүнээс одоо дуулах ийм аз завшаан тохиосон нь бол миний хувьд энэ кинонд ажилласны хамгийн гол одоо сайхан зүйл нь бол тэр байсан. За би энэ ээж уран сайхны кинонд гол дүрийн жүжигчин гол дүр тоглосон Цэнгэл гэж охины аавд тоглосон байна. Энэ бол надад сайхан дүр санагдсан зохиол уншихад. Тэгээ кино сайхан болох байхаа гэж бодож байна. Хүлээж байна. Тэгээ сайхан аавын дүр тэр үеийн одоо төлөөлөл болсон бодит хүний сайхан дүр гэж би бодож байгаа. Хамт ажилласан хамт олонны хувьд гайхамшигтай сайхан баг байсан. За ер нь тэгээ зураач, найруулагч, зураглаач, зургийн дарга группийн ер нь баг болвол их сайхан гар нийлсэн, бие нийлсэн, сэтгэл нийлсэн сайхан залуучууд байсан. Ямар ч их сайхан хурдтай, ямар ч их сайхан эмгцэгцтэй бэлтгэл зохион байгуулалттай баг байдгийм бэ гэж одоо харж бахархаж байлаа да. За сайн байцгаана уу. Юуны өмнө та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Чононгоо студиэс одоо анх удаа гаргаж байгаа бүрэн хэмжээний уран сайхны кино ээж кинонд бас баг болж хамтарч оролцсон тоглолцсонтой бас их баяртай байна.
Энэ хүү ээж бүрэн хэмжээний уран сайхны кинонд бол миний тоглосон дөрвөл аймгийн цагдаагийн нэгэн хорондагийн дүрд тоглолоо. Бидний жоохон байхад өндөр ээж гэдэг их гоё кино гардаг байлаа. Одоо ч гардаг. Өндөр ээжийг гарахад ер нь бүх хүн л үздэг. За хоёр дахь баг өндөр ээж, хоёр дахь баг орчин үеийн өндөр ээж одоо бас одоо манай киногоор ингэж үзэгчдэн хүндээ тун удахгүй хүрэх гэж байгаа. Би энэ кинонд одоо зөвшөөрөх болсон утга учирны үхээр зохиолын хувьд үнэнхээр гоё зохиол. Би бол зохиолыг бол одоо ингээд нэг ер нь кино бол тэгдэг шүү дээ. Эхлээд зохиол, дараа нь зохиол, дахиад зохиол. Ерөөсөө зохиол сайн байж ч кино сайн болдог. Мөнөө мөн үнэхээр зохиолыг бол гайхамшигтай гоё, нухацтай гоё бодож хийж битсэн ийм зохиол. Дөрвөн бүрийн гоё шагналагдсан, бичигдсэн ийм гоё зохиолыг бол одоо битсэн байсан. Тэгээд тэр бол надад бол маш их таалагдсан. Тэгээ энэ кинонд би одоо Чононгоо студийн энэ анхны уран бүтээл бас энэ хүү сайхан бүтээлд маш шав тавилцаж энэ сайхан кинонд нь оролцсон даа би баяртай байгаамаа. Миний киноны дүр бол насаараа одоо цагдаагийн албан зүтгэсэн ийм ахлагч Хэнхэг гэдэг нэртэй ер нь бас жаахан ааштай авиртай ийм ажилдаа үнэнч ийм ахлагчийн дүр байлаа. Энэ зохиолын Хэнхэг гэдэг дүр хэдийгээр одоо багтаа ээжээсээ унчроод ихийн хайр халамжийг амталж өсөө үүсгэсэн киноны маань гол дүр болох ханд гэдэг хөгшөнд одоо нэгшиж тэр их хүний одоо амталж үзээгүй хайрыг мэдэрч уурч тэр ээжийн агуу сайхан сэтгэлийг ойлгож байгаа юм дүрийн бас нэг онцлог байлаа. Ер нь ээжтэй хүн бүхэн энэ киног үзэх байхаа тэр ихийн сайхан хайрыг энэ киноноос мэдрэх байхаа гэж бодож байна. Тэгээд ер нь бүгдээр энэ киног хүн бүхэн өөрсдийнхээ ээжийн одоо нэрийг, ээжийнхээ хайрыг, ээжийнхээ сэтгэлийг мөнхжүүлэхийн төлөө энэ уран бүтээлийг бүгдээр хийцгээе гэж нэгэн дуугаар одоо уриалж энэ уран бүтээлд орсон байгаа. Тэгээд би ч гэсэн бас эдгээр ээж маань орчлон дээр наруудаар байхгүй байгаа ч гэсэн ээжийнхээ бас дурсгалд энэ хөө киног мөн өөрийнхөө энэ хөө кинод бүтээсэн дүрээрээ бас ээжийнхээ гэгээн дурсгал нэгэн сэтгэлийн цацал өргөж байна гэж би хувь уран бүтээлчийн хувьд ойлгож байгаамаа. Монголын кино урлагт нэгэн шинэ кино мэдлж байна. Тэгээд энэ кинонд би туслах дүр төгсөн байж байгаа. Энэ шорон дотор шоронгийн хориг болж тоглолоо. Эрдэнэ засаг маань энэ кинонд тоглооч гэж үссэн. Тэгээ мэдээч ээжтэй хүн байна. Ээжтэйгээ уулзсан гэж ээж маань тэндээс тэр хорионд байсан хүнийг бас л өрөөдөж хүсэж уулзах юмсан гэж тэмүүлж байсан тэр хүсэл маань шоронд ч гэсэн бас тэр хүсэл нь өөрт нь мөнхөд өрн учраас дуурч тэр сэтгүүл энэ дүрээр гарах гэж оролдлоо. Тэгээд хамт ажилласан бүх баг хамт олондоо маш их ажлын амжилт хүсье. Цаашдынхаа уран бүтээл маш их өндөр амжилт гаргаарай. Цаашдаа сайн уран бүтээлүүдээ гаргаж Монгол улсынхаа кино урлагийн хөгжилд нэмэр хэмжээ болж зүтгээсэй гэж хүсэж байна. За ингээ Отгон зориг ахлагчтай UB Film Media Group-ийн хамт олон Чононгоо Film Production-ы анхны уран бүтээлээр хамтарч ээж гэдэг нэртэй мелодрам уран сайхны кино бүтээлээ. Тэгээ энэ киног үзээд үзэгчид маань бас нэгийг бодож хоёрыг тунгаагаад гарах байхаа гэж би хувьдаа их итгэж байгаа. Ингээд та бүхэн манай киног ирж үзээд ээжигээ, эхнэрийгээ, эгчийгээ хайрлаасаа гэж би хувьдаа хүсэж байна.
гойныга ножсгсэн тэндүү хатуу үгээрээ заяаг мэндэгшилж өгсөө толовгүй сэтгэл нь цав цагаан суши тожда над санагдах миний хайртай ээжи тожда над санагдах миний хайртай ээжи хайрлаж индлээ өрөвгөр мохучин хатуу үннийг сүрлөө ээжийн хайртай үрчин хэлж боломгүй үгээр танига би гомдоолоо хэлий гэж хүчин хэлээгүй юм шүү ээжээ хэлий гэж хүчин хэлээгүй юм шүү ээжээ нүдэн дархан өлмөс чиг мэлмэрж яваа хүүгээ нүгэл дархан жаргал шиг энтерж яваа хүүгээ шиг атлууж яваа хүүгээ ганцхан удаа уучлаарай ээжээ ганцхан удаа уучлаарай хүүгээ цагтаа дуудлаа зүрхний хайлан танига унахын цагтаа дүрслээ сэтгэлийн баган танига ирэх хонгор насны тэрэлгийгэн өдрүүчийг ээжээ гэж уулзах тэрэл мөчийг хүлээдээ ээжээ гэж уулзах тэрэл мөчийг хүлээдээ нүдэн дархан нулимас шиг мэлмэрж яваа хүүгээ нүгэл дархан жаргал шиг энтерж яваа хүүгээ гатторсон үргэс шиг атлууж яваа хүүгээ ганцхан удаа уучлаарай ээжээ ганцхан удаа уучлаарай